Тэгээд миний энэ уншиж байгаа зорилгууд бол би та нарт ингээд англи хэл болон монгол хэл хоёрыг зэрэг хаант ингээд явуулж байгаа зорилго дээрээс нь тус одоо сайн дурын ажил гэж хэлж болно. За ингээд номруугаа ингээд уншицгаая. Эхлээд англи хэлээр. The boy who lived. Miss and Miss Disley of number 4 DeWitt Drive were proud to say they are perfectly normal. Thank you very much. They are the last people you did expect to be involved in anything strange or mysterious, because they just didn't hold with such a nonsense. Miss Disley was the director of the film called A Dreaming, which made the Drills. He was a big beefy man with hardly any neck, although he did a very legitimate stage. Miss Disley was then the blonde and had a hair nearly twice the usual moment of the neck, which came very usable as she spent so much of her time carrying over garden fences, spying on the neighbors. The Disley had a small son called Dudley, and their opening was a no fainter boy anywhere. Disley had everything they wanted, but they also had a secret. The greatest fear was that somebody would discover it. They didn't think they could bear it anyone find out about the Potters. Miss Potter was the Miss Disleys. За ингээд ихний бүлэг дуусж байгаа. Одоо монгол хэл рүү орчуулж өгье. Нэгдүгээр бүлэг амьд үлдсэн хүү. Ноён ба хатагтай Disley DeWitt Bear Delaney дөрөвдүгээр байшинд амьдардаг байв. Тэд өөрсдийгөө бүрэн хүмүүс гэж бахархалтайгаар хэлдэг байлаа. Тэд бол хизээч ямар нэгэн хачирхалтай нууцлаг зүйлд холбогдно гэж төсөөлхийн аргагүй хүмүүс байсан юм. Учир нь тэд тийм төрлийн тэнэг зүйлд итгэдэггүй байв. Нэгэн ноён Disley Greenstein нэртэй өрөм үйлдвэрлэдэг компани захирал байлаа. Тэр хүзүү бараг байхгүй шахан биерхүү том биетэй хүн байсан ч их том сахалтай байв. Харин хатагтай Disley турхай, шаргал үстэй бөгөөд жирийн хүмүүсээс 2 дахин урт хүзүүтэй байв. Энэ нь түүнд хэрэгтэй байлаа. Учир нь тэр ихэнх цагаа цэцэрлэгийн хашааны цаатах хөшүүддээ ажиллан өнгөрөөдөг байв. Disley-ийн гэр бүлд Daniel нэртэй бяцхан хүү байсан бөгөөд тэдний бодлоор түүнээс илүү сайн төгс хүү хаач байхгүй мэт санагддаг байв. Тэд хүссэн бүх зүйлээ авсан мэт аз жаргалтай амьдарч байлаа. Гэтэ тэдэнд нэг нууц байсан бөгөөд хамгийн их айж байсан зүйл нь хэн нэгэн тэдний нууцыг мэдчихвээ гэсэн айдас байв. Хэрвээ хэн нэгэн Potterуудын тухай мэдчихвэл тэр үүнийг төвчж чадахгүй гэж боддог байв. За ингээд эхний бүлэг дуслаа. Дараачийг нь би удахгүй ярьж өгнө. Түр баяртай.